Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд AM жал радио 88.3-аас 7-гийн даваас басан гаргийн. За 20 цагаас явуулдаг хоолболтол хов зогооройтой шошуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 9-ний басан гаргийн дугаар шуударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар инх амьдралын нууц эрүүл бөөр Ниприс за мөн Live Tea эрүүл залуу амьдрцгаар Live Tea брендийн Жасмин цай хамтран ажиллаж байна. Бэлзахонод тавж юмд хүргэе. За бүгдэнд нь чимд хүргэе. За хүсэн хүлээсэн баасан гараг минь болжээ. Яа тэр баасан гарагт олон альтернативын ховыг бацдаг учраас сонсогчд маань бас дуртай байдаг болов уу гэж боддоо шүү дээ. За тэгэхээр өнөөдөр ямар альтернативын тухай танилцуулахаар бэлдсэн бэ гэж. За би болохоор энэ 7 хоногийн бол тэр чигтээ Леди Гагаар эмсгэлж байгааг бол харж байгаа тийм ээ. Леди Гагагийн тухай 2 мэдээлэл хүргэн. За тэгээд дээрээс нь мөн ханхуу Харитай холбоотой нэг мэдээлэл хүргэн. За дараагийнх нь Рианатай холбоотой мэдээлэл хүргэнэ. Тэгчтэй дөрвөн мэдээлэл сууж. За. За миний танилцуулах мэдээлэл алдартай хос салсан эсэх талаарх мэдээлэл бэлтгэсэн. За мөн жүжигчин Ким Сэруны ар гэрээс дахин мэдээлэл хийсэн байна. Тэгэхээр ямар шинэ мэдээлэлүүд гарсныг нь товчхон хүргэн. За гинэн хонгор жүжигчин бүсгүн Атраматай хайр дурлалын тухайс танилцуулахаар бэлдсэн байна. За сонирхолтой мэдээллүүд энэ. Тэр ар гэрээс нь гаргасан мэдээлэл бүр сони юм байна тийм ээ. За тэгвэл би эхнийхээ мэдээллийг хүргэе. За Леди Гага тоглолт хийсэн. За тоглолтынх нь үеэр хамгийн нэг аимшигтай мэдээлэл нь үсэж халдлага төлөвлөсөн байсан гэдэг мэдээллийг бол нэлээд олон сайтууд дээр тавьсан байлээ. За тэгэхээр яг өнгөрсөн бим гарагт Бразилийн Рио де Жанейро хотод одоо далайн эрэг дээр тоглолтоо хийсэн. За тэгсэн чинь яг энэ тоглолтын үеэр халдлага үйлчлэхийг одоо санаархсан явдал гарсан гэж мэдээлж илээ. За Риогийн цагдаа нар гэмт этгээдүүдийг одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс нь өмнө азар одоо барьж саатуулсан. Гэтэл одоо ямар хүмүүсээс юм болоо гэд хүмүүс нэлээд гайхсан л та хүлээлттэй байсан ч гэдэг юм уу. Гэтэл энэ нь бүр сонирхолтой. Энэ хэргийн 2 сэжигт насанд хүрээгүй өсвөр насны 2 хүүхдээс. Оо за. Харин тийм. Тэр одоо нэлээд хэцүү юм болсон. Тэг хүүхдээсэн болохоор хэцүү юм лээ. Ингээд Леди Гагагийн тоглолтыг үзэхэр ирсэн LGBT хүмүүсийн дунд л бөмбөг төлөвлөж исэн, тэслэхээр төлөвлөж исэн буюу дургуул юм шиг байгаа юм л да. За тэгээд Леди Гага бол яг түүний тоглолтын багийнхын энэ хэргийн талаар болохоор тоглолтын өдөр ямар ч мэдээлэл аваагүй. Ягаад гэхээр сандарч чадчих чи эвгүй болчих штеп. Маргааш өглөө энэ тухай захим сүлжээнээс олж мэдсэн тухайгаа хэлсэн байлээ. Тэгээд Леди Гага LGBT хүмүүсийн гадуурхахын эсрэг байр суурьтай гэдгээ бол өмнө нь маш олоотой илэрхийлж байсан. Бид л адилхан хүмүүс шүү дээ. Нэг ингэж гадуурхаад явах хэрэгтэй гэдэг байр суурь бол илэрхийлж байсан. За тэгээд цагдаа нарын мэдээснээр болохоор сэжигтнүүд гар хийцийн бөмбөг хийцэн байсан биш үү? Бүр тэсрэг бөмбөг хийгээд халтах үйлдэл хийх гэжсэн. Тэгээд энэ үйлдэлээрээ дамжуулаад олон нийтийн мэдээллийн хэрэгслэр одоо нэр алдарт гарна гэж бодож байсан гинэ. Алдартай болохыг хүсэж байсан гинэ. За. Одоо тэгэхэд бөмбөг тэсэлцэн. Тэгээ энэ хоёрын тэр хоёрын зураг хүргэн гарan тэний юм 2 нас дурггүй. Гэхдээ тэгээ алдартай болох л байх л та. Тэгтээ тэшүүд нэг тийм аятайхан талаараа бол алдартай болохгүй л бах та тий. За тэгээд энэ тоглолтын үеэр халдлага үүснэ нийгмийн сүлжээгээр бүр цацгаж байсан гинэ. Бэлдээд одоо юу гэдэг тий холоос хараа зогсож идэх ч юм уу өөснөө ингэж лайваар харуулж яг үнэ. Одоо тэр чинь нөгөө тоглолтыг тал талаас лайв угаасаа бичлүүлж явж байгаа шүү дээ. Тэрүүгээр ингэж харуулаад тэрийг харж л өөрснөө алдартай од болно л гэж бодож исэн юм шиг байна. За тэгээд энэ хэргийн улмаас 9 байрлалд нэгжлэг хийсэн. Энэ хэргийг төлөвлөж явахад оролцсон байж болзошгүй гэсэн 3 дахь сэжигтнийг олж илрүүлсэн байлээ. Тэгээд өөрсдийгөө болохоор бүр ингэ бүлгэн нэрлсэн нь юу гэсэн чинь бяцхан мангасууд нэрлэлчих. Нэрлсэн өсвөр насны шүтэн бишрэгчд болж ингээд таарж байгаа юм л та. За тэгээд Леди Гага бол өөрөө энэ тал бөмбөгний одоо энэ аюулын тухай тоглолтын маргааш өглөө нь хөвлөлээс олж мэдсэн буюу өөрт нь юусэн мэдээ. Угаасаа тэгэхээр нөгөө сандраад ч гэдэг юм уу тэр олон хүний амь нас гэх тэгэхээр төвлөрч чадахгүй л хальтаа тоглоно. Ингээд дуушны хэвлэлийн төлөөлөгчийн талаар хэлэхдээ болохоор юу гэсэн хэр бид шоуны өмнө болон шоуны өрөө ийм мэдээлэл юусоо аваагүй. Цагдаа нар бол хэлээгүй. Цагдаа болон эрх баригчдын зүгээс Леди Гагад учирч болцсошгүй эрсдлийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй гэж мэдгдсэн байлээ. За магадгүй одоо энэ бөмбөг тэсэрсэн бол юу болох вэ? Харин тийм тэр талаасаа бол бас мэдэгдэхгүй өнгөрцөн гинт юм хүн болуулаа юу. Гэхдээ одоо цагдаа нар багадгүй бид нар өөрсдөө ингээд тий гартаа аваад тий учрыг нь олно л гэж бодлоо л та. Тий. Энэ хүүхдүүдээ одоо 3 хүүхд байгаа юм л та. 3 хүүхд энэ тэмдэггүй олон байрлалд ингээд тавьчихсан тий. Тэрнийх нь аль нэг нь илрүүлээгөө тохиолдолд хэдэн хүний амь нас ирсдэг байсан тийм ээ. Дуучны амь насанд ч эрсдэлтэй байсан ч юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан хэрэг авдал бүр болоод ингээд шуугаад өнгөрсний дараа л одоо хэвлэлээс мэдгдсэн байна. Тэрнээсгүй бол за нэг ийм юм босон шүү. Танаа одоо тоглолтын дээр чинь бөмбөг тэслэх орлого хийсэн байна тэр гэдэг мэдээлэл бол урдчилж юусоо хэлээгүй юм л. Ямар яахтрын тий. Тэр нөгөө Ариана Грандегийн тоглолтын дээр бас нэг юм болчихсон шүү дээ тий. Гэтэ энэ ч одоо бяцхан мангасууд энэ тэргээ нэрлэлсэн жоох хүүхдүүд шүү дээ. Дугуй нь одоо ороход бол шалгадаг шүү дээ тий. Цүнх мөнх тээшин шалгаад ямар нэгэн зүйл авч орж ийнө гэдгийг хараад ордог байх
Энд дэр ч гэсэн бол харсан л үлүүд яаж тэгж энэ олон мянган хүнтэй хаагуур нь яаж ч орсон юм байгаа мэддэхгүй л байна. Тэгээ дээрээс нь эн чинь эвүүл гэдэг нэг гар бөмбөг. Тийм тэгэхээр одоо юугаарч хийсэн юм баа. жижигэн юм хийсэн юм багт тий. Тэгээд ер нь хүний ухаанд нэг тийм хүүхэд одоо бөмбөг тэсэлгээл явж гин гэж одоо баг орох юм уу? Бас л хэцүү дээ тий. Тийм шүү дээ. Цаавал хамтраалагчид танилцуулаад дараагийнхаа мэдээллийг хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл амьдралын нууц, эрүүл бөөр, нефресийг танилцуулъя. За энэ юм нь 100% ургамлын гаралтай жорггүй холгогддог юм байна. Гэхдээ мэдээж энэ зүгчээс заавал эмчээстэй зөвлөгөө авах хэрэгтэй. За нефрес таны биед ямар нөлөө үзүүлж юм бэ гэвэл өрөвслийн эсрэг, нингээ эсрэг, шээс хөөж, хаван болгох, гурвал сүултэлтэй, бөөр давсах, шээсний замын хурц болон архаг өвчний үед бөөр давсах чулуу үүссэн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байна. За тэгээд нэмж хэлэхэд бол нефрес юм Монгол улсад хамгийн анхны ургамлын гаралтай бөөрийн юм гэж бүртгэгдсэн байдаг. За өөр юм бол байгааг одоо хүртэл 25-аас 26 жил орчим болж байгаа юм да. За тэгээд дэлхийн болон Солонгос улсын GMP гэсэн стандарттай буюу за энэ маань үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаарддаг нөхцөл, хяналт, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн буюу яг таны гарт дээр иргэн иртэл маш сайн одоо чанарт ингээд түвшинд хийгдсэн л бүтээгдэхүүн гэсэн. Тэгээд түүхийн эдийн цэвэржилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учраас эмчилгээний үр дүн бас маш сайтай байдаг юм байна. За тэгээд бөөр өвдөж байгаа бол яг яаж одоо мэдэгдэх вэ гэхээр амархан ядарч сүлдаад, нойрны чанар алдагдах, өглөөс ирэхэд нүүр, нүд хөлөөр хавагнах, шээсний өнг өнөр өөрчлөгдөх, шээсний гарц багасах, ойр орхон шээхэд өвдөлттэй, тэгээд нуруу бүрээр унжиж өвдөх, хавагнах, даралт ихсэг гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна. За тэгвэл бөөрөө яаж хамгаалах юм бэ гэхээр ус шингийн тогтмол уух хэрэгтэй, ойр орхон шээж давсгаа бүрэн суллаж явах хэрэгтэй юм байна. Амтны гаралтай уурга, давс, кальци хэрэгцээг бууруулах хэрэгтэй. Харин одоо нэгэнтээ бөөр өвдөд эхэлчихсэн бол мэрэгжлийн эмчит хандаад нефресийг бас давхар хэрэглүүл зүгээр юм бэлээ. Тэгээд хаанаас авах гэхээр бүх юм сонгуудаар худалдаалагдаж байгаа. Холод хуудасны дугаар 75 100 500 75 100 500 гэсэн дугаар л болбогдорой. Баярлалаа хамтран ажилласан энх амьдралын нууц, эрүүл бөөр, нефрес байлаа. Баярлалаа. За хөрвүүлэн билетийг агаад холбоотой мэдээлэл өргөчгүй. За тэгвэл энэ тоглолтын талаар дараагийнх нь бас нэг юм сенсац байна л да. Рио де Жанейро хотод басан Леди Гагагийн тоглолтыг 2.1 сая хүн үзнээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоочлоо. Маш олон хүн цуглуулсан мөлий Тий. тий. За тэгээд тухайн үед энэ юм байна. Рок-н-роллын хатан Тина Тернерийг мэдэх бах тийм ээ. 1988 онд Бразилийн Рио де Жанейро хотод уулан тоглож исэн. За тэгсэн энэ тоглолтыг бол 188 мянган хүн үзээд Тина Генесийн одоо номд бичигдчихсэн байдаг. Тэгвэл энэ бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй амьд тоглолт тухайн үед болж исэн байдаг. Тэгээ энээс хойш 37 жилийн дараа тус хотод Леди Гага үнэгүй тоглолтоо зохион байгуулад 2.1 сая хүн үзснээр одоо Тина Тернерийн амжилтыг Леди Гага эвдчихэж байгаа юм байна. За ингээд Леди Гага 2012 оноос хойш 13 жилийн дараа Бразилд дахиж очиж тоглолтоо хийж байгаа. За тэгээ 3 дугаар сард нээлттэй хийсэн 8 дахь цомгоо сурталчлах аялын тоглолтынхаа хүрээнд л Риод очиж ингэж өнгөө тоглолт хийсэн ба. Тэгээд Риод энэ Риодын удаагийн тоглолтын зардлыг хотын захиргаанаас гаргасан юм байна бүр. Тэгэхээр хамтран ажилласан гэсэн үг. Леди Гагаг өнгөө тоглуулснаар хотын эдийн засаг сэргээд дээрээс нь 100 сая $100 хөрөнгө оруулалтаа татна гэдгийг бол хотын захиргаа тооцсон байсан. Мэдээж алдартай үрж байгаа учраас маш олон шүтэн бишрэгчт нь ойр тойрных нь хотуудаас ирэн тэ. Тэгээ тэр чинээрээ бол энэ хотод ашигтай байгаа юм л та. За өнгөрсөн Бямбахаргийн орой басан Леди Гагагийн өнгөө тоглолтыг үзэхээр за бүр 2.1 сая шүтэн бишрэгчт нь цугсан. Энэ гинтээс бол цугсан ба. За тэгээ ойроос харахын тулд ойролцоогоор 12 цагийн өмнө очиж байрлсан гинэ. Үнэгүй учраас чинь тасалбар тараахгүй энэ тийм байрлал авахгүй учраас за урагшаагаал бай гэвэл эрт очих тусмаа л ер нь ашигтай байна шүү дээ. Урагшаал гэсэн үг. 12 цагийн өмнө очиод байраа эзэлсэн. За тэгээд тоглолтын өмнө зохион байгуулагчид Леди Гагаг үзэхээр ойролцоогоор бол 1.6 сая хүн л ирэх бах та гэдэг тооцоолол байсан. Гэтэл энэ бүр ингээд даваа явцсан баа. За ингээд тоглолтын үеэр нэг аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болчихж байгаа. Тэр олон хүн мянган өмнө цугларахаар нэгээ дарахаас ахуулаад ингээд асуудлууд гараад идэг. Хамгаалахын тулд цагдаа аюулгүй хүчний 5,000 офицерыг тараа байшуулсан байлээ. Тэгээд 2.1 сая хүнд 5,000 офицер гэдэг бас хүрт хэмжинтэй багц сонсогдож илээ. За мөн үзэгчдийн тоглолтыг талбараа нэвтрэхэд нь металл илрүүлэгчээр шалгаж оруулсан байгаа юм л да. Тэгээд дээрээс нь царай танах камер, доргоонуудын тусламжтайгаар үзэгчдийн дунд хэв журам сахиулах ажлыг гүйцэтгэжсэн. За энэнийхээ хүчээр л ерөнхийдөө тэр гар бөмбөгийг олсон юм болоо даа гэж бодож байна. За тэгэхээр Леди Гагагийн хувьд одоо ингээд генес амжилт хэвлээ. Гэхдээ нэг талаараа одоо сайхан нөгөө талаар бол бас эвгүй юм болох болж тийм аа. Эвгүй. Тэгээд 12 цагийн өмнө очиад ерөнхийдөө хонсон л болд гарч байгаа юм. Тийм байна тийм.
За баярлалаа урьдчилан дараагийн мэдээлэл хүргэе. Алдартай хос салсан гэж юу гэсэн мэдээлэл байна. За бидэнд миний найз охин 9 сүүлд үнэ хэмээх драмагаар танигдсан жүжигчин Шимина, жүжигчин Ким Үбинтэй 2015 онд нэгэн сурчлагын зураг авалтын үеэр танилцаж дотносоод үргэлж эхэлсэн байдаг. За тэд үргэлж эхлээд 2 жил болж байхад буюу 2017 онд жүжигчин Ким Үбиний хамраас их хэмжээний цус гарах болсон. Тэгээд энэ үед жүжигчин залуу өөрийгөө хитэх ачаалтай ажиллаад те ядарснаас болоод би ингэж байгаа хаа гэд нэг тоохгүй өнгөрцөн. Тэгээд дараа нь нэг уран бүтээл тоглож ирсэн ахмад жүжигчин. Тэгвэл чи нэг шинжилгээ өгөөд үзээч гэх те хүн зүг зүгөрөө чод ингээл учир зүггүй хамраас цус гараад тахгүй штэ гэд ингээ зөвлөгөө өгсөн. За энэ зөвлөгөөний дагуу шинжилгээ өгсөн чинь хамар залхиурын хорт хавдар туссан болж таардаг. Одоо 9 сүүлд үнэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй найз залуу гэсэн үг те. За тэгээ энэ үед жүжигчин Шимина найз залууга бүрэн эдгэртэл нь хажууд нь байж халамжлаад 2019 онд буюу 2 жилийн дараа бүрэн эдгэрч чадсан. Тэгээ одоо бол ингээд уран бүтээлээ тоглоод ингээд төрөөд явж байгаа. За тэгээ тэдний харилцаа за энэ жил бол ингээд 10 дахь жилд үргэлжилж байгаа. Тэгээ нэлээд олон удаа тэднийг салсан гэсэн мэдээлэл гарч ирсэн. Хамгийн сүүлд 2025 оны 2 сард гарсан л да. Химүбийн жүжигчин Австралид найз сүйтэйг шал танихгүй өөр эмэгтэй те гудамжинд явж байгаа нь ингээд тэргээр явж исэн хүн зургийг нь аваад сошиалд оруулсан. Тэгээ тэр нь мэдээ болоод ер нь бол Шимнагаас салцсан юм байна. Өөр эмэгтэйтэй ингээд гадуурчтай Австралид бүр ингээд зугаалаа болцоо явж штэ гэсэн иймэрхүү ярианууд гарч эхэлсэн. Гэтэл удалгүй жүжигчин залуугийн Entertainment-аас нь мэдээлэл хийсэн. За тэр мэдээлэлтэй тэр зурган дээр хэмэгтэй бол жүжигчний төрсөн дүүн байгаамаа. Жүжигчин Ким Үбин гэр бүлээрээ аялж явж исэн. Тэгээд тэр үед л ахвасан зураг юм шиг байна. За тэгээд харин жүжигчин Ким Үбин болон Шиминагийн харилцааны талаар бол бид ямар нэгэн мэдээлэл хийхгүй. Хийх зүйл бол байхгүй гэж Entertainment-аас нь мэдгдсэн. За тэгвэл өчигдөр гарсан мэдээллээр буддын шашинтай жүжигчин Шимина маань Бурхан багшийн их дүүчин өдргээд энэ өдрийг тохиолдуулан найз залуу Ким Үбинтэйгээ Сөүл сочоо хороонд байрлах Чонтуугээ бурхан шашинтны төвд зочилсан гинэ. Олны өмнө хоёулаа гарч ирнэ айгу ховор тэгээ хав тийм болохоор хүмүүс салсан гэдэг яриад идэг л гэсэн үгтэй. Тэгсэн чинь өчигдөр ингээд олны өмнө гарсан л гэсэн үг л тэ. За тэгээ тэднийг хувьд бол ингээд мэдээж маш олон хүмүүстэй алдартай хос уучраас ингээд гайхалтай жиг жуг гэж ярьж исэн. Тэр хоёрын хувьд бол нэг тийм тоосон зүйл байхгүй тийм зүгээр л одоо тэнд байгаа хүмүүстэй ингээд тальт ярилцаад тэгээ нэг тийм тоохгүйгээр ийм байдлаар болцсон гэсэн мэлээ. Тэгэхээр үргэсэн хിവэрэ байгаа салааг байгаа бах нэ. Тэгвэл зүгээр худлал шуум яваад байгаа юм биш үү? Яг нэг олон хүний өмнө хамт гарч ирэхгүй болохоор салцсан юм бодож байгаа юм уу тий? Харин тий. Тэгээ эдгээр ч нэг энэ хоёр маань баг үргэж эхлээд нэг удаагүй үргэлэн нийтэд ил болцсон. Тэгэхээр үргэлээ ер нь алдартнууд муухай хүсдэг шүү дээ. Айл учир зүггүй гадуур болцоол ингээл олонний өмнө харагдаад байгаа нь бас их ховор байгаад байдаг. Нөгөө алдартай хүмүүс гэдэг утгаар нь айл нөгөө салсан нийснийг тэр хэмжээгээр маш их сонирхдаг юм шиг байна. Би жишээлбэл одоо Never Health систем дээр жүжигчин Шимина, Ким Үбин гэл хоёулынхаа нэрийг хүчээд ардталт нь ингээд шууд салал гэдэг нэр гарч ирж байгаа. Сасн уу яасан юм. Тэгэхээр хүмүүс тэрийг нь бүр маш их хайдаг болж таарч байгаа. Тэгээ би сүүл яг нөө Австрал нэг эмэгтэйтэй явж яана гэдэг. Тэгээ тэр тайлбарыг нь би дараа нь олж уншаагүй л дээ. Тэгээ за тэгвэл бараг салцсан болоод авч бодчихсон чинь зүгээр төрсөн дүүтэйгээ тэгээ гэр бүлээр аял хийгээл төрсөн дүүтэй удамжинд явж хатан зургийг аваад оруулсан юм байлаа. Тэгээ өмнө нь бол энэ хоёр маань гадаадад хамтдаа аялж байгаа зураг хөрөг болоосон. Тэгээд нэгнийхээ зургийг авч өгсөн болоо да гэдэг төстэй газарт зураг тустай ингээ ганцаараа авахулаад өөрөөсөө сошиал хаягтаа оруулсныг хүмүүс хараад за үргэж байгаа хэвээрээ байгаа юм байна. Ер нь өмс зүүж байгаа хувц сундран ч гэсэн төстэй байна. Салаагүй байгаа юм шиг байна гэсэн юм таамаглууд нэг гараал болоодсэн. Тэгэхээр хамгийн сүүлийн үе мэдээлэл бол салаагүй тэгээ хамт явж байгаа юм байна. 10 жил гэдэг чинь өөрөө урт хугацаа тий. Маш удаан хугацаанд үргэж чинь. Тэгэхээр одоо нэг асуудын хувьд 10 жилийн хугацаанд хидж салж нийлж болно болохоор салчвуу нийлчвүү гэж хүлээлт үзээд ах шиг байна. Яг нэг аль биесаар гэр бүл болчоогүй учраас тийм дээ гэрэлтийг нь бас хүмүүс хүлээж л ах шиг байна. Харин ёстой тэгэхээр одоо Шимина жүжигч маань энэ жил 41 нас хүрч байгаа шүү дээ тий. Тэгээд найзлуугаасаа бол нэлээ ихч бүсгүй байгаа. Тийм тэгээд жүжигч маань болохоор 30 хэд настай 36 лөө 7 лөө. За би насыг мартсан юм шүү. Тэгэхээр насны зөрүүтэй тэгээ нөгөө 10 жил гэдэг чинь 30 гараал дөнгөж 30 гараал үерхэж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд за магадгүй 10 жил болоо 40 гарчдаг суухгүй бол дараагийн үнтэй гэхээр нөгөө 50 руу өгч байгаа учраас венүүд нас их санаа зовж байгаа шүү. Тэгвэл хурдхан гэрлээсэ ч гэдэг юм. Харин нэрээ яг тэх юм байна. Одоо энэ чинь ахаад 10 жил юу гэдэг за 10 жилээ байна. 5 жил гэхэд чинь 40 гараал 50 руу төгөх гээд шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд 10 жилийн хугацаанд суухгүйгээр ингээд үерхэд байна гэхээр бас сонин юм шиг. Тэгэл яг нэг хүмүүс боддог шүү дээ. Гэхдээ үр хүүхэд нь оройтлоо гэдэг. Санаа зовол өмнөөсүүд шиг л тэгэл бичиж байгаа хүмүүсээс байна л да. Энэ суугаад өгөөч ээ, үр хүүхдээ бодооч ээ гэд. Мэдгүй одоо хосууд явд хоорондоо ярьсан тохирсон ч юм уу те нэг тийм цаг хугацааны тэр түрээд гэрлэнэ гэдэг ч юм уу хүүхэд гэдэг юм уу байдаг л баг та. Би тэгтээ гэрлэх байх л гэж бодод шүү. Яа тэгэхээр эн чинь
жүшин залуу тий хавдар туссан байхад нь хүртэл хажууд нь 2 жилийн турш тий хамт байсан. Тэр нэг хүн ингээд нэг хэцүү цаг үед хажууд нь дэрэгдээ байсан хүнийг нэг мартадаггүй шүү дээ тий. Тэгэхээр тэр утгаараа бас мартчихдсан болоо үгүй л үүдээ тий. Янз бүр л ах төө. Тэгээ одоо гэрэл хуулал гэж найдаж шүү дээ. Харин ёстой л тэгнэ. Ер нь гэрлээсэй гэж хүсэж ин гэдэг шиг тийм ээ. За ялаа дэмжээ ажиллагчаа танилцуулаад урагшлуулъя. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Ондоо аппликейшн дотор Boombox нэгдсэн байна. Тэгэхээр та Ондоо аппликейшнээс датагаа хэрэглэх, цэнэглэх бүртээ хурд эргүүлээд iPhone, MacBook, AirPod PC чихвч ухаалаг цаг, Osmo Mobile TV speaker, mobile TV speaker болон олон төрлийн эрхийн бичгүүд авах юм биш үү? Олон төрлийн эрхийн бичгүүд гих мэд 666 бэлгээс өөрийн болгох боломжтой. За мөн өдөр бүр ондоо хэрэглэгчдэд нэг удаа спин хийх эрх орж ирэх юм байна. За тэгэд хэрвээ аппликейшнаа татаж амжааг байгаа бол шинэ хэрэглэгч болоод 66 ГБ бэлгэнд авах боломжтой. Холбогд утасны дугаар 1866 гэсэн дуурлал бүгдээрээ. Баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Ондоо аппликейшн байлаа. Баярлалаа. За урагшлуулсан дараагийнхаа мэдээллийг хүргэе. За дараагийн мэдээлэл нь болохоор ханхүү хаарийтай холбоотой мэдээлэл. За ханхүү хаарийн хувьд бол одоо ер нь гэр бүл нь жоохон тустай байх гэдэг байгаа шүү дээ. Гэр бүлтэйгээ эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байлээ. Дуртай хугацаанд ч бас хол байлаа л да. За Сасексийн гүн ханхүү хаарий би гэр бүлтэйгээ эвлэрэх хүсэлтэй байна. Аав маань хэр удаан амьд байгааг би мэдэхгүй шүү дээ гэж Америк нэгдсэн улсын Калифорниад байх BBC сэтгүүлч төгсөн ярилцлаганд хэлсэн байлээ. Тэр аавын хувьд бол өндөр насалж байгаа шүү дээ. Тийм ээ ер нь бол хөвшөрж байгаа. За тэгээд 3 дугаар Чарльз хааны баг хүн тэгээ одоо их Британаас өөрт нь олгогдсон аюулгүй байдлын протоколтой холбоотойгоор шүүхэд маргаан үсцэн ингэж яваад байгаа. Гэхдээ гэвч шүүх түүний хүслийг хүлээж аваагүй юм билээ л дээ. За шүүхийн шийдвэрийн дараа ярьцлах хүсэн билээ. Тэн дээр юу гэсэн гэхээр аав маань начтай ерөөсөө ярьдаггүй. Ер нь л одоо холбоогүй байгаа. Ер нь маргаантай байгаа учраас тийм ээ. Би дахин маргаан өсөхгүй байна. Бидний хооронд үл ойлголцол үүссэн ч гэсэндээ би бол тэднийг уучлчихсан. Маргааныг үргэлжлүүлэх нь утгагүй амьдрал өөрөө үнцэнтэй штэ. Тэгээ хэр удаа амьдрах бэлээ дээл гэсэн утгаар ярьсан байлээ. Хаан Чарльзийн хувьд бол одоо 76 настай штэ. Өнгөрсөн онд бас хавдрын эмчилгээ хийлгэсэн. Тэгэхээр бас юм нас нь хааныхын тэг хэд наслах юм бэ гэдэг нь бас хэцүү байгаа даа. За тэгээ ханхүү хаар эхнэрийнхээ амд 2020 оны 1-р сард хааны гэр бүлийн гишүүн байхаас бол татгалцсан гэдгийг өмнө хэлжсэн. За Их Британий хууль цаасны хараа болохоор түүний гэр бүлийг Английн цагдаа нар хамгаалахгүй байна. Хуулинда ерөөсөө хамгаалахгүй, аюулгүй байдлын ч гэсэн хангахгүй буюу эдний гэр бүлд ямар нэгэн боллоо гэхэд бол тэгээд иргэн шиг л байна гэсэн үг л дээ. За энэ нь ер нь бол гэр бүлд нь маш эрсдэлтэй л гэж тооцож байгаа юм билэ. Ханхүү хараа шүүхэд хандсан ч гэсэндээ баасан гарагт бол шүүхийн шийдвэр нь гарцсан байгаа л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо Их Британд байхаар эхнэр хүүхдээ одоо Их Британд аваад ирвэл аюулгүй байдлыг хангаж чадахгүй тийм ээ ямар нэгэн байдлаар аюулгүй байдалд орвол цагдаа нар нь хамгаалахгүй юм байна тий аюулгүй байдлыг ерөөсө хангахгүй гэдэг бол хэлчихэж байгаа юм билээ л дээ энэс маш их имэж байгаа. Ингээд шүүхийн шийдвэрт маш их урам хугарсан учраас энэний оронд захиргааны ажлын хуучин арга барил нөлөөсөн энэ маргаанд би аавыгаа оролцоосоо гэж хүсээгүй штэ ажилтнууд нь шийдэг гэж би бодсон. Одоо юу нь бол аав нь оролцсон учраас тэгээд нөгөө татгалцчихж байгаа шүү дээ. Тэгэхээр шийддэг гэж л би бодсон. Би их орондоо маш их хайртай. Хүүхдүүдээ Их Британиг үзүүлж чадахгүй байгаа нь маш их харамсалтай байна гэж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Тэгээд яг хөө дээд шүүхэд хандах хэрэгтэй л дээ. Цаашаагаа одоо дав заалдаад эрэхтэй ч гэсэндээ шүүхээс ер нь бол нэг тийм эерэг хариулт хүлээхгүй л байгаа юм билээ л дээ. За адилхан л баг хариу гарна гэж бодож байгаа учраас дахиад шүүхэд бол ихэмжлэл гарахгүй гэдгийг хэлсэн байлээ. За тэгээд танхууд хараагийн хувьд бол цаашаад Их Британд хааны гэр бүлийн урилгаар ирсэн тохиолдолд хэрвээ одоо гэр бүлийг аав ээж нь урьсан тохиолдолд цагдаа нар түүний өөрийг нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хамгаалдаг юм байна. Тэг бус тохиолдолд бол огт хамгаалахгүй болчих жоо. Тэгэхээр юу ч болж болно. Яг олонний танил хүн шүү дээ. Угаасаа гудамжинд худал бүгд л таних учраас тий. Тэгээ нөө одоо эцэг хүн тий. Нэр өөр хүүхэд гээл тий. Болохоор мэдээж хариуцлага тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа хэл та. Тэгээ тэрнээс л айлаа л да. Тийм учраас шүүхэд хандсан. Ядаж ингээд Их Британд иргэж тийм ээ. Урилгаар ирээгүй ч гэсэн их хоорондоо ирмээрээ штэ чөлөөт ингээд ирчдэг байхад одоо тэр хааны гэр бүлийн тэр эрхийг ядаж эдэлмээр байна. Өөр хүүхдүүдэд хамгаалуулмаар байна. Тэ гэр бүлээ хамгаалуулмаар байна. Цагдаа аюулгүй байдал манайх ингээд хамгаалдаг байгаа ч гэсэн үгүй гэсэн хариултыг өгсөн. За энэ шүүхийн шийдвэрт бол аав нь оролцсон учраас аавд хамгаалцаад байгаа шалтгаан юм баггүй. Тэгээд аав одоо оролцсон гэж би бодоагүй. Тэгээд одоо энэ ажилчдын шийдвэр гаргах юм багсан чи аав оролцчихлаа. Гэтэ одоо би ингээд аавтайгаа бол нэг тийм маргалдаад авах хүсэл алга хэр удаан одоо амьдраа ичтэй ер нь өвтэй найртай л баймаар байна даа л гэж хэлээ. Ив найртай шийдчихээ л гэдэг юм шүү дээ. Ер нь бол тийм. Гэхдээ одоо тэгээд шийдэгдэх гэхээр ер нь татгалзах те болох магадлал нь бол илүү байгаа юм шиг шүү дээ. Одоо дээд шүүхэд хандсан ч гэсэн дахиад татгалзах магадлал нь өндөр болчихж байгаа.
За тэгээд хэрвээ аавтайгаа эвлэрлээ гэж бодъё тийм ээ. Эвлэрээд ивтэх юм багт. Нөөш тоорно ярихаж болчиход шүү дээ. Эвлэрлээ гэж ботход аав нь урилга явуулсан тохиолдолд хамгаалах юм байна. Тэрнээс бол өөрснөө одоо ингээл сайн дураараа аялах гад ч юм их бирэнтанд бол орж болно шүү дээ. Очиж болно. Тэр тохиолдолд бол аюулгүй байдал нь үнэхээр дээсэн дөрөөн дээрээ л явна гэсэн үг. Тийм байна. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Жүжигчин Ким Сэруны ар гэрээс дахин мэдээлэл хийжээ. За тайлгаач Ким Сэрун болон жүжигчин Ким Сойон нартай холбоотой дуулан шугаа намжих тал руу хандчихсэн чинь тайлгаачийн ар гэрээс дахиад нөх хэвлэлийн баг хурал хийсэн. За уг хэвлэлийн баг хурал нийт 1 цаг гар үргэлжилсэн байлаа. 1 цагны 7 минут үргэлжилсэн байсан баг. За тэгээ өнөөдөр хэвлэлийн баг хурлын үеэр ярьсан мэдээллүүдийн товчхон танилцуулъя. Нэлээд урт мэдээлэл байсан. За тайлгаач Ким Сэрун амиа хорлохоос яг 1 сарын өмнө Америк нэгдсэн улс Нью-Жерсид байх нэг найзтайгаа кофе шопт уулзаад 1 цаг 30 минутын турш ярилцсан юм байна. За тэр найз нь жүжигчин Ким Сэруны яриаг өөрийнх нь зөвшөөрлөөр бичиж авсан. Тэгсэн энэ бичлэгийг эзэмшиж байгаа хүн энэ сарын эхээр ер нь бол 4 сарын сүүлээр 30 байсан да. Солонгос хятадаас ирсэн үл таних 2 хүний халдлагад өртөөд хүзүү тус газраа 9 удаа утгаар гэмтсэн одоо гэмтэл авсан гэсэн үг. Хотолсон гэсэн үг. За тэгээд энэ хэргийг одоо шалгаж байгаа хин гэмтээс яг ямар учиртай халтсан юм бэ? Яг энэ Ким Сэруны тэг нөгөө файлыг хатгалж байгаатай холбоотой юм үгүй гэдэг шалгаж байгаа юм байна. За тэгээд ийм хэрэг гарсантай холбогдуулаад талигаачийн ар гэрийнхэн за ийм байдлаар явуудах юм бол ер нь хүний амнаас эрсдэх аюултай байна гэж үзээд тэг одоо тэр нөгөө бичиж авсан гэдэг 1 цаг гаруй бичлэгийн зарим хэсгүүдийг нь дийлгэж хийсэн гэсэн үг. Тэгээд зарим хэсгүүдийг нь дийлгээд хэвлэлийн баг хурал хийсэн юм байна. За уг бичлэгт жүжигчин Ким Сэрун ярихдаа дунд сургуулийн сурагч байхаасаа жүжигчин Ким Сойонтой үерхсэн. Тэгээд их сургуульд орсныхаа дараахан салсан гэсэн байна. Тэгэхээр жүжигчин Ким Сойоны талаас бол насанд хүрснийхэн дараа би харилцаатай байсан. Үерхчихсэн гэж хэлжсэн бол Ким Сэрун жүжигчин маань дунд сургуулийн сурагч байхаасаа үерхчихсэн. Тэгээд их сургуульд орсны дараа би салсан гэдэг хэлсэн юм байна. За тэгээд Сойон ах болон энэ Gold Medalist гэдэг энэ харьяа entertainment нь үнэхээр одоо аимшигтай хүмүүс байдгаа. Намайг дунд сургуульд байхаас л намайг ингээд ашиглацсныг гэсэн доо. Тэгээд өөрт нь ямар ханддгийг те Ким Сойон бол мэдж байгаа штэ. Гэтэл надад ингээ асуудал гаргамац намайг ингээ шууд галзууслаад өгөх юм шиг болоход ингээ хайцсан. Мөн өөртөө дотны харилцаанд орсон нэг айдол буюу одоо нэг дуучин эмэгтэй тухай ярьжсэн гинэ. Өөртөө үерхэж яах та гэсэн үг. Би ингээд өөр айдалтай дуучин эмэгтэйтэй дотны харилцаанд орсон чинь тэрнээс ингээ далайн байцааны үнэр ханхлаад байсан. Тэгээ би түүний одоо утасны дугаарыг нь утсан дээрээ далайн байцааг хатгалцсан ингээ үзүүлчихсэн гинэ. Ямар муухай. За тэгээ би түүнтэй дунд сургуулийн сурагч байхдаа буюу за нэг 13-аас 14 настай байхдаа өвлийн амралтаар дотны харилцаанд орж исэн гэж хэлсэн юм байна. Хөө юу вэ? Насанд хүрээгүй. Тийм тэгэхээр Ким Сойон жүжигчин за хэрвээ энэ одоо дэлгэгдсэн байгаа энэ бичлэг маань үнэхээр үнэн бол шүү дээ. Ким Сойон жүжигчин талигаачтай дунд сургуулийн сурагч байхдаа буюу 13-аас 14 настай байхад нь дотны харилцаанд орсон болчихлоо. Таарч яана л да. Йоо. Тийм тэгээд дээрэс нь үерхэж явах хугацаанд өөр бүсгүүчтэй холбогдоод буюу нэг жүжигчин тэгээ нэг ийм айдол те дуучин эмэгтэйтэй дотны харилцаанд орж исэн тухайга үерхэж явах үедээ ингээд шууд өөрт нь хэлжсэн юм л дээ. Тэр нь мэдээж одоо үерхэж байгаа хайртай те хайр одоо юу гэдэг хайр дурлалын холбоотой байсан үний үед бол мэдээж таатай сонсогдохгүй шүү дээ. За мөн талигач Солонгост байх өөрт нь бол маш хэцүү байдгаар над үргэлж хөхмөр санагддаг байсан. Тэгэд юу ч хийсэн миний талаар ингээд байнга сөрөг мэдээл гаргадаг те намайг галзуу юм шиг болгож ингээд харагдуулдаг байсан. Сөрөг мэдээлэл цацсан тэр ютубер сэтгүүлчд болон жүжигчин Ким Сойоноос болоод би ингээд айд сандрах эмгэгтэй болсон гэж ярьсан юм байна. За талигаачийн ар гэрийнхэн уг бичлэгийг хуурамч биш гэдгийг батлуулахаар цагдаа нарт өгсөн байгаа юм байна. За тэгээд жүжигчин Ким Сойоныг хүүхэд хамгааллын хууль зөрчсөн гүтгэлгийн хэрэгээр айлтын цагдаад өгсөн байгаа. За тэгвэл уг мэдээлэл Ким Сойоны талаас ямар мэдээлэл хийсэн бэ? За энэ цацагдсан бичлэг AI-аар хийсэн хурамч бичлэг байна. Одоо тэр найзтайгаа яриад байгаа 1 цаг гаруй бичлэг те дэлгэгдсэн бичлэг бол юусоо тэр яг Ким Сэрун жүжигчний ярьж байгаа бодит бичлэг бол биш. AI-аар ингээд хооронд нь үгдийн хоолойг нь ингээд нийлүүлээд те тийм бичлэг хийцэн байна. Энэ бичлэгийг эзэмшиж байгаа хүн биднээс одоо өөрсдөр нь ирээд надад Ким Сэрунтай ингээд ярьсан бичлэг байгаа мөнгө өгөө гэж ингээд сүрдүүлсэн дараагаар уулзсан. Гэхдээ бид нар бол ерөөсөө түүнд ямар ч хариу өгөөгүй угаасаа хутлаа бичлэг байсан гэсэн ийм байдлаар хариу мэдээлэл хийсэн. Тэгээ жүжигчний талаас ч гэсэндээ талигач ар гэрийнхнийг хид хідэн хэрэгээр цагдаад өгсөн хоёр талаасаа цагдаад сэргийлэхэрэг бол ингээл шүүх цагдаа бол явж байгаа юм бэл. Ёо наачаад юу болоод байна бурхан минь. Эсвэл яг үнэн бол амжилт асуудал юм. Тэг би ч гэсэн сонсоод гайхлаа л да дунд сургуулийн сурагчтай. Тий 13 14-тэй. За 14-тэй. За 14-тэй л гэж бодъё л да. Үерхэд тэгээд тэр үед нь бэлгийн харилцаанд өчтөө өөрөө хэд ах вүлээ. Инглээд ах шүү дээ. Ах тий. Тэгээд
Өөрөө 20 гарсан байсан те тухайн үедээ. Тэгэнгүүтээ гайхуулж байгаа юм шиг одоо үерхэж байгаа нэг хүн байж тээ тэрнтэйгээ өөрхөнгүүтээ. За би ингээ өөр хүүхэндээ унтчаад ирлээ гэд яриад тэрийг харуулад ингээ гайхуулаа байж гинэ гэдэг чинь бол ямар амар юм бэ. Харин тийм. Тэгээд 12 насны зургтай юм шүү. Тий. Ким Сёён жүжигчний хувьд 1988 онд төрсэн. Ким Сёён жүжигчин 2000 оных. Тэгэхээр ер нь 12 насны зүрхтэй. Тэгээд дунд сургуульд байхаас нь үргэсэн нь бол үнээл гэсэн юм бичлэг дэлгэгдсэн маа гэсэн үг. Эвлемаа хурал бол саяхан гарсан. Тэгээд бүтнээр нь үзвэл нэлээд урт тиймэрхүү ярианд дэлгэгдэжээ л дээ. Яг Ким Сёён жүжигчтэй холбоотой хэсгээс нь би та бүхэнд орчуулга хүргээд байгаа. Цаашаагаа бол өөрийг нь бүтээгжсэн ч гэдэм мэдээлэл цацжсэн тэр YouTube руу сэтгүүлчдийн тухай маш олон юм мэдээллүүдийг дэлгэсэн нэг цаг нэг 7 минутын эвлем баг хурал болсон бэл. За. Тэгээ одоо бас энэ чинь шийдэгдэх болоогүй шүү дээ. Болоог хоёр талаас шалгана. Энэ хэрэгчүүд нэлээд хунжирч जैन. Зарим хүмүүс бол сүүлдээ залхаж л ах шиг байна. Сэтгэлүүд ярахад одоо болиош гэдэг юм аа. Нөгөө талаараа үнэхээр Ким Сёён жүжигчин насан туршаагүй хүүхэдтэй билгийн ярилцаанд орсон. Тийм бол мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авахулаад ял шийтгэл дээрээ тулах ёстой болж байгаа юм л да. Гэхдээ Ким Сёён жүжигчин маань өөрөө маш үнэтэй том юм уран бүтээлүүдэд тоглолцсон тэгэхээр тэр хэмжээгээр эхнээсээ эхлээд ингээд мөнгө төрний асуудалд ороод яг нөгөө энэ Ким Сёён жүжигчин ямар байдалд орлоо тэрнтэй адилхан нөхцөл байдалд одоо ер нь өөрөө ороод явж байгаа гэсэн үг. Гэтэ яг эргээд итгэж дээ. Одоо нөгөө юунуудаа гэрээгээ цуцлаад эхэлж байгаа шиг байна. Үр ширэнд ороод эхэлж байгаа шиг байна. Яг л нөгөө бүсгүн мэдэрч ирснийг мэдрээд эхэлж байна. Тэгээ нөгөө хүмүүс ингээд дайрж эхэлж байна тий. Тэгээд миний бэлтгэсэн мэдээлэл бол юу гэдэг яг энэ тал нь зөв эсвэл энэ тал нь буруу гэсэн мэдгүй л байна. Тэгэхээр аль ч талаас нь батлаагүй тий. Үнэхээр AI гэдгийг нь яг шалгаад тий үгүй юм байна гэдгийг нь бол хариу нь гарч ирээгүй байгаа. Талигачийн ар гэрийнхэн бол үнэн бичлэг шалгуулсан ч болно. Ким Сёёны талаас үгүй наа чи AI-аар хийцэн хурамч бичлэгээ гэсэн ийм л хоёр юм байгаад байна л. Одоо шалгахаар гаруун гараад ирэх бах тийм ээ. Цагдаад өгсөн байгаа бол. За хамтран ирчээ танилцуулаад үргэлжлүүлье. Live Tea эрүүл залуу амьдрц хай Live Tea брендийн Жасмин цаг танилцуулъя. Тэгэхээр Tea World цааны ертөнц компанийн налах Жасмин цэцгийн төлбөтэй ногоон цаг танилцуулъя. Тэгэхээр таны хоолны шингэц муудаад гэдэс хөвлийн эсгэр жин нэмээд гэдэс хийгэр дүүрч байнга унгуулад элэг өөхлөлт элэг бүтцийн өөрчлөлттэй амархан ядраад нойронд муу нүүр болон дал эсгээр батг гараад цээж хоршдог хумсны толинд босоо зураас үсч гэлтгийн цагаан зураас. За цус төрөлттэй хүмүүс Жасмин цаг сонгож уухыг бол зөвлөдөг юм байлээ. За хэрвээ хоол одоо идэд шингэц муудаад Live Tea-гийн нэлэх Жасмин цэцгийн төлбөтэй ногоон цагаа хандлаад уугаарэ. Тэгээд навчин цаг бол буцалгаж юусоо уудаггүй. Тийм ээ ингээд халуун усаар буцалгадаггүй. Хөвчлэн халуун буцсан усаар хандалж уудаг юм билээ. За тэгээ Live Tea цаг авахд хүргэлт үнэгүй дээр нэмээд брендийн шилэн аяга үнэгүй бэлгэлж байгаа юм байлээ. Тэгээ органик нэмэлт бодисгүй тансаг зэрэглэлийн цай авах нь тоолж урамшгүй хэрүүл мэндийн ач холбогдол тустай байдаг. За хүний биед гүн шингэж илаашууж ангаах, өвчнөөс урьдчилан сэргийлэх иймэрхүү нөлөөлөлттэй байдаг юм байлээ. Тэгээ навчин цаг олон удаа усаар хандлан уух нь ер нь бол сайн байдаг гинэ. Бид нар тэгдэгчтэй гадуур хоолонд ингээл авахтаа нэг сайн маахаар ганцхан л удаа гэтэл тэр чи айгу хайрын юм биш үү дахин усаа хийгээд ингээ хандлаад уугаад ах боломжтой байдаг юм билээ шүү. Санаа зовлтгүйгээр нэмүүлээд ингээд ус хийгээд аваад ах юм шүү тий. За тэгээд давуу талаас нь дурдвал хоол боловсруулах үйл явцыг тогтворжуулах нь за Жасмин цэцэгтэй дээд сортын ногоон цай илгэний өөхлөлтийг бууруулаад дээрээс нь хоргоожуулж өгдөг дүнээр олон судалгаар батлагдсан. За мөн илгэний ачааллыг бууруулна ходоод элэг цус нойр булчирхаа үйл ажиллагаа бүхэлдэнд дэмжиж өгчнө. За ходоод бүдүүн нарийн гэцний шархлааны эмчилгээнд үүрэг гүйцэтгэдэг таны агуулдаг юм байлээ. Цээж цанхаах, цээж хорсолтыг намдаан, за навчин цайн С витамин тийм амин нэмэр баялаг учраас хүний бүх хэрэгтэн системд эргээр нөлөөлөд хоргоожуулдаг байх нэ. За номин EMART оргил сансар EPS гэх мэт бүх сүлжээ дэлгүүрийн цайны тасгаас худалдаа боломжтой холбоод хуудасны дугаар 94 11 18 14 94 11 18 14 гэсэн дугаарлаад бодоод захиалаад үнэгүй хөргүүл авах боломжтой байна. За Live Tea брэнд нь харт цай, жасмин цай, уулан цай, кальцтай цай, ногоон цай гэсэн юм 5 төрөлтэй учраас өөрөө амтлагаараа сонгоод асааваарай. Сошиал хаяг нь Live Tea гэж групп байна. Мөн Tea Garden by Tea Lovers гэдэг хахаар гараад ирэх нэ. За баярлалаа. Хамтран ажилласан Live Tea эрүүл залуу амьдрц хаяа Live Tea брендийн Жасмин цай байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе тийм ээ. Яг наа чин бүр үнэхээр толгоноос гарч өгдөгөө яасан бол гэж бодогдаад. Харин тийм ээ би ч их аюу шок л байна. Тэр үнэн бол шүү дээ тий. Харин тий. Үнэн бол үнэхээр за тэгтээ одоо тэгээд үнэн удлаг нь хууль шүүхэл шийдэх юм да. За миний дараагийн хүргэх мэдээ. Met Gala 2025-аас сүр дүүлэнтэй болж байна. Ой боллоо шүү дээ. Тасархаа тэр одоо тий хувцлалтууд тий хин юу өмсөх бол гэдэг хүлээлтийг бүр ингээд үнэхээр бүүм хийж чадлаа. Тэгээд маш олон хүмүүс сонирхолтой хувцалсан байлээ. Энэ жилийн хувьд бол хараад байхад хар өнгөөр илүү их тагнц юм уу да гэж харагдлаа.
хар өнгийн дресснүүд байна, хар өнгийн одоо нэг пижакын юм хувцлууд байна те. Тэгээ хвчлэн малгайтай хослуулан байх жишээ нэ. За тэгвэл Met Gala дээр нэг сенсац гарсан. Энэ болохоор Rihanna-тай холбоотой, дуучин Rihanna-тай холбоотой 3 дахь хүүхдээ тээж байгаагаа зарласан байна. Харин тийм байлээ. Янагийн тухай та нэг тэр юу мим зургуудыг харсан тий. Шин цомог гарах уу нэг салаа замдар очиж байгаа байхгүй. Яна шин цомог гарах уу эсвэл жирэмсэн болох уу шууд жирэмсэн болох руу гэж байгаа байхгүй. Тэгээд хүн яг нэг юм амьдралын доктортой тий гоё болоо яг сайн амтаа тулчвал тийм ээ сайн амтаа учирчвал төрхөөл бод тийм. Гэтэ яг одоо бол гэр бүлээ хөөхөнд бас зөвчөж магадгүй тий. Яг тэрний өмнө карьер нугасаа бүр хангалттай өссөн байсан шүү. Тэгээ пенүүдийн хувьд бол нөгөө талаараа тий 3 дахь хүүхдийн тэр хүлээн штэ нилээн удаан хүлээн тэгжээд дахиад 4 дахь нь бас хүлээн гэсэн шүү. Гэтэ манай үний хувьд бол төрснийхээ дараа мангар урдан формд ороод уран бүтээлтэй орчдөг тий. За өмсөн хувцсыг нь бол одоо найруулагч хөгжин тий. За ингээд гизэн нилээн томорцсон. Нэг юм зангиад маш том малгай одоо пижакын хослол гэхүү тий. Нэг тийм өвөрмөц стилтэй хувцалцсан байлээ. За Барбадосын гүнж гэдэрэн сайн мэждэг бах туучраа 3 дахь хүүхдээ тээж байгаа алдарт Met Gala эслэл үеэр олон нийтэд зарласан. Энэ жил бол одоо 37 настай. Тэрээр үг хэслэл хүрэлцэн ирэхээс өмнө Нью-Йорк хотын Carlisle гэдэг жижиг буудлаас гарч ирэхдээ их бод давхар биетэй болохоо зарласан. Тэрнээс өмнө хинч мтэггүй л хэлсэн. Чимээгүй нэлээ одоо ноос. Үнэхээр нууж чадах юм аа. Харин тийм ааз. Хувцаараа нууд юм яад одоо ойрох хүмүүс хармаар л юм. За тэгээд түүний найз залуу A$AP Rocky олон улсын яслын үеэр ажиллага өгтөө 3 дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэл үнэн болохыг баталжээ. Ерөнхийдөө тэгээд шуум явж исэн ч гэсэндээ үний муудлаа юм аа гэдэг хүмүүс итгэж өгөхгүй байсан. За хосууд бол 2022 онд анхны хүүхдээ үлгээдэж авсан. 2023 онд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. За тэгээд Rihanna-гийн хувьд бол 2023 онд гэсэн ярилцлаганд дараагийн удаад охинтой болохыг тулд хичээнэ гэсэн байгаа. Ер нь л охинтой л болмоор ах шиг байгаа юм. Тэгээ энэ удаа охин хүүхэд тээж магадгүй гэдээ шүтэн бишрэгч нь бол одоо яг гидснийх нь хэлбэр ч юм уу. Тэгээ зүгээр өөрсдийг нь хүсэх юм уу. Тэгэж дүгнээд байлээ. За Rihanna 2020 онд болохоор өгсөн ярилцлаганд хүнтэй суухгүй байсан ч гэсэн заяа. Одоо дээр би нэг миний нөхөр маань миний хажууд байсан ч байгаагүй. Би ямар ч хэлсэн 3 юм уу 4 хүүхэдтэй заавал болно гэсэн ярилцлага өгчихсэн. Ер нь бол өөрөө олон хүүхэд болох гэсэн юм шүү. Ер нь өнөр өтгөн гэр бүлтэй болохыг аягүй хүсдэгэ гэдгийг илэрхийлжсэн. За тэгээ түүний хувьд бол одоо бүх цаг үеийн хамгийн загварлаг хүл хүнд бүсгүйгээр тодроод байгаа. Хэд удаа 3 удаа бараг тодорчлоо шүү дээ. Энэ удаа ч гэсэн мөн загварлаг байдлаа алдаагүй ингээд 3 хүүхдээ ээж болж байгаагаа аль биесаар зарласан байна. Тэгээ хүүхдийн хүүсийг бол төрснийхэн дараа л мэдье да. Тэгээ уг нь тэгэддэг шүү дээ. Зүгээр нөгөө ахуулсан юулаа одоо дөнгөж жирэмсэн болсон 6 ингээл дийлгээл жирэмсэн байгаа гэл ингээл хэлдэг шүү дээ. Манай хүн болохоор бүр гидсэн өнөө маргаашгүй дараа тий бараг тий өнөө маргааш төрхийнхөө өмнө л бараг дуулгадаг мэдчихтэй тий. Анхны хүүхэд ч гэсэн тэгжсэн. Тий анхны хүүхэд тэгжсэн, хоёр дахь тэгжсэн. Бүр гидс томорсон дараа ахиад жирэмсэн юм уу гэдэг ийм ойлголттой байдаг. Тэгэхээр ер нь дор ээж түрүү хүүхэдтэй бол болох юм шиг байна. За 3-аас 4 хүүхэдтэй. Одоо тэгээ сайн хантай байл. Тийм шүү дээ сайнтай. Одоо нөгөө нэг яаж өсгөх нөө энэ дээр юм зовлон байхгүй шүү дээ. Мөнгөтэй. Тийм шүү дээ. Орс асуудалгүй. Зарвчлуулан дараагийн мэдээлэл хүргье. Гинэн хонгор жүжигчин бүсгийн Адраматай хайр дурлалын тухай танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногт гинэн хонгор имижээрээ алдартай жүжигчин Nagano Mei өөрөөсөө 15 насаар ах 84 оны эхнэр 2 хүүхэдтэй жүжигчин Tanaka Keiтэй нууц амгийн харилцаатай болсон тухай би ярьжсэн. За жүжигчин бүсгийн гэрийн үүдэнд очоод би өөртөө чиний өрөөнд орж болох уу гэд нууц амраг болох тэр ир хэлэхдээ өөдөөс нь окей гэж хэлээд хамт ороо авсан шүү дээ. За бас энэ нууц амргийн харилцаатай болсон жүжигчин залуу сэтгүүлчэд өгсөн ярилцлага ч гэсэн их сонирхолтой байсан тий. Бит хоёр өргөдгөө л дээ. Тэгтээ их сайхан харилцаатай. Надаа түүний гэрийн түлхүүр байхгүй л дээ. Би аль дээр буцаагаад өгсөн ч гэдэм юм тий. Ер нь жоохон юм балаа ярилцлага өгсөн. Тэгснээ хоёулаа бид ямар нэгэн одоо янаг амргийн харилцаа бол байхгүй. Зүгээр л тий хамт уран бүтээл тоглож байсан. Ингээд хоёр талаас хоёулаа энэ янаг амргийн харилцаа тий нууц амргийн харилцаа гэдэг бол үүсгэсэн. За тэгээ удалгүй энэ дуйлан шууган бол намжцсан байсан. Тэгсэн чинь өнөөдөр 9 гэдэг чинь энэ сарын буюу 5 сарын 7-ны өдөр дахин шинэ мэдээлэл цацагдсан байна. За энэ удаа тэдний хоорондоо бичээлсэн мессеж дэлгэгдсэн гинэ. Болраа. Гэхдээ яг бүр ингээ SS-лээд скриншотлсон биш зүгээр текст байдлаар дэлгэгдсэн байлээ. За жүжигчин бүсгүй ингэж хэлсэн байна. Манай гэрийн ор бит хоёртой яг гоё тохирч байгаа үстэй инээдтэй юм аа гэсэн байна. Тэгсэн нөгөө нэг залуу нь тэр бол орондоо бол биш ээ. Чи бол чиний англин үнрээс болж байгаа. Тэр оронд ч юм бол биш зүгээр. Тэгээ чи л их гоё байгаад байгаа шүү дээ л гэсэн утгаар хэлсэн. За тэгсэн жүжигчин бүсгүй хоёулаа нэг нэгэнтэй хитрхи хайртай болохоор тэр баха гэсэн. Өөдөөс нь үнэхээр тийм шүү. Дөнгөж 7 сар л болж байгаач өдөр бүр хайрын думбаж өнгөрүүлж байна. Цаашид үрд хайрлах болно гэж байгаа. За тэгээ хайрын думбаж өнгөрүүлж байна гэдэг юу нь бол
өдөр болгон гэж байгаа шүү дээ. Нэг жоохон дотн харилцаа гэсэн утгаар нь бол хүмүүс задлж тайлбарлаж байлаа. За тэгээд жүжигчин бүсгүй чиний сахиусан тэнгэр чинь те үргэлж бий байсаар байх болно гэж нэг өсөндөө чи зөвхөн намайг л хайрлнаа гэсэн утгаар өдөөс нь мессеж ütсэн юм байна. За тэгээд мөн Саку уурлах болов Саку Кейг те өөр хүнд хайртай гэдгийг мэдэхгүй өстө өрөвдөлтэй маа гэж хэлсэн. Саку гэдэг нь хэнийг хэлээд байгаа вэ гэхээр эхнэр нь юм байна. За. Тий 2011 онд энэ жүжигчин залуу энэ Сакура гэдэг бүсгүйтэй гэр бүл болоод тэгээ 2012 16 онд төрсөн 2 охинтой байхгүй. Тэгэхээр жүжигчин бүсгүй те чиний ихнэр ч одоо ууралтай энэ талаар мэдвэл уурал болов те ихнэр чинь те өөр эмэгтэйд ингээ хайртай уусны чинь мэдэхгүй ингээл өрөвдөлтөй юм доо ер нь танай ихнэр гэсэн байдлаар ийм мессеж бичсэн байна. За мөн жүжигчин бүсгүй бидний хэвлэлийнхээ хөөсөнч хоёул ингээ нууц амрын харилцаатай гэдгийг тэд нар олж мэдээгүй баха. Дандаа гэртээ уулздаг байсан штэ хоёулаа. Гэрлөө орж байгааг бол аваагүй штэ те. Зур хөрөг юм бол аваагүй штэ те гэж үзсэн. Тэгсэн Танака өөдөөс нь юу хэлсэн бэ гэхээр би таксинд сайн бөхөж нуугдсан штэ гэж хэлж байгаа. Тэгэхээр бас нэг юм папарост өртөнгөө алдсан юм шиг байна. Тэр үед нь доошогоо бөхийгөөд те нөгөө залуу нь бөхийгөөд нуугдсан байсан. Тэгсэн чинь жүжигчин бүсгүй за тэгвэл зургийг чинь авсан байсан ч царай чинь гараагүй болохоор ер нь үгүйсгээд те мэлзээд ингээ би бишээ гэд хэлэхэд бол зүгээр штэ асуудалгүй штэ гэсэн юм байна. За тэгээ Танака К Entertainment-та бас юу гэж хэлэх талаар ярьсан байна чадлагта. Entertainment-та юу гэж хэлэх вэ? Тэр л надаа ингээ асуудал байна. Цаашид ингээ миний дэргэд чи байхгүй байх гэхээс би маш их айж байна. Ийм байдалд хүрсэн ч миний хувьд хамгийн чухал нь шүү дээ те. Бид хоёрын харилцаа ил болгоод юу гэдэг миний карьер дуусаад гэр бүл үр хүүхдээ бөө юм салд мал болох гэж байгаа ч гэсэн миний хувьд чийл чухал шүү дээ гэсэн юмээс ч үгдсэн юм байна. За тэгээ ер нь жүжигчин залуугийн хувьд Entertainment-та жүжигчин бүсгүйтэй харилцаа үүсэх гэж оролцсон боловч ингээ болоогүй гэж хэлэх үү? Тэгээ болохгүй ингээ болцсон гэж хэлэх үү? Эсвэл үннээр нь хэлэх үү гэдэг дээр би эргэлзэж байгаа гэж харин энэ бүсгүүрөө битсэн. Тэгсэн чинь жүжигчин бүсгүй өдөөс нь би л худлаа ярьж байгаа гэж хэлсэн юм байна. Йой, хамаг юмаа бариад өгчлөө. Тэгээ энэ бүр ийм нарийн те одоо хоорондоо яг яаж явах сэтгүүлчд мэдчихвэл яах вэ? Эхнэр чинь яах вэ гэдэг юм уу? Бүх тэр мессежүүд нь дэлгэгдсэн. Гэтэл энэ дээр жүжигчин бүсгүйн талаас одоо Nagano Mei жүжигчний талаас энэ бол шаал бүр ямар ч орон үндэслэл худлаа мэдээлэл байна. Би ерөөсөө энэ жүжигчин залуутай мессеж бичсэн удаа бол байхгүй гэсэн юм байна. За тэгээ жүжигчин залууч гэсэндээ адилхан үгүйсгсэн, дахиад үгүйсгсэн гэсэн үг энэ хоёр хоорондын холбоо харилцаа. Би бол биччихсэн. Гэтэ ийм юм бол бичээгүй гэдэг нөхөр те. Магадгүй юм шүү. За харин энэ мессежийг цацсан хэвлэлээс уг чат бол үнэн гэдгийг баталж байгаа. Гэхдээ хүмүүсийн жоохон эргэлзээд байгаа зүйл нь яг тэр чатыг нь те SS-лээд бодит тэр одоо зургийг нь биш зүгээр юм текстэн байдлаар дэлгэсэн учраас нотлог баримт гэж хэлэхэд бас нэг жоохон эргэлзэх зүйлтэй л юм да гэж хэлээд байгаа. Бас нөгөө талаараагүй энэ хувийн мессеж энэ хоёр л яриа штеп гэдэг. Бид хоёр ингээ явуулдаад байгаамаа. Тэгээ ингэж хоорондоо чатлсан юм минь найз харахууч гэдэг юм те. Тийм байдлаар найзуудаа бол үзүүлээгүй л байх. Тэгэхээр нэгэн дэлгэцсэн юм эсвэл те яаж энэ хувийн мессежийг задарсан юм бэ гэдэг нь бас олон хаалаг татж байгаа гэсэн байна. Тийм л юм байна. Яа хэрвээ энэ яг битсэн мессеж бол будаа болох нэ. Үнэхээр мөн бол те. Одоо бас үгүйсгээд байгаа байхгүй тийм. Үнэхээр үнэн бол бүр амар байгаа зү. Тэгээ дээрэс нь жүжигчин бүсгүй чи өөрөө үнэхээр юм гинэн хонгор юу тэр хүн амьтантай тэр явж моох тийм юусоо байхгүй. Тийм имижтэй хүн байхгүй. Тэгээ энэ жүжигчин залууч гэсэндээ адилхан 2-2 охинтой эхнэртэйгээ 2011 онд гэр бүл болсон. Тэгээд имиж нь бас те эхнэр хүүхэдтэй хайртай их тийм халамжтай аавын имижтэй байсан. Гэтэл ингээд янаг амрын холбоотой болоод ер нь карьер бол жоохон хэцүү байдал руу шилжиж байгаа шүү. За одоо үнэн удлаа гэдэг нь батлагдах болдож байгаа юм байна те. За баярлалаа энэ хүргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар инх амьдралын нууц эрүүл бөөр нефрис мөн Live Tea эрүүл залын амьдарцгаар Live Tea брендийн жасмин цайлаа. Урагшлуулан та бүхэн маань амар цаг нэвтрүүлэг улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа.